Өдөржингөө сайхан хоолны бизнесүүдтэй танилцж явж байгаад орой байж байгаа айлтгаа өдөрлөө. Тэгээд бид нэрийг Ариун Заяат гэдэг ихч гэртээ хост хийгээд байлгаж ирсэн. Тэгээд бид нэг өрөөг ингээд дэлгэлцэн. Ингээ байцгааж байгаа юм бол сайн байцгаана мэдүү гэдэг. Хамт ээжж. За тамирчдаар явна. Амжилт ихтэй байгаа. Одоо Иркаст буюу ган тулгын Эрдэнэ цогт Австралийн Грейхаунд багт тоглодог. Стикертэй. Үнэхээр мундаг тамирчин. За тэгээд одоо Иркаст шиг бас гадна тоглож байгаа бас тамирчид бас зөндөө бий. Машин ган бий. 50 буюу машин ган. Нэг хэсэг машин гад гэж нэртэй тоглож байсан. Добо Кабал 2 байна. Mongolian Duo гэдэг. Энэ хоёр хятадын Five Power багт тоглодог. За хуучин бол Монголц баг одоо Storm Riders гэдэг нэрээр тоглож байгаа. За эднийх бол бас сайн тоглож байгаа. За одоо YG гэдэг Dota-гийн YG баг тэмцээнд оролцохоор явсан. Одоо 2 хоногийн дараа бараг тоглох гэж байгаа. YG бол бас нэлээд цохон тэмдэглэв шүү дээ. Ягаад гэвэл YG сүүлийн одоо миний мэдхийн 4 сард тоглож бэлтгэгдэж гарч ирсэн баг. Үнэхээр сайн баг. Premier League-д төрүүлсэн. Юунд Predator League-д бас төрүүлсэн. Одоо Predator League-д тоглох гээд гадагшаа явцсан байгаа ийм баг байгаа. Үнэхээр сайн баг. Dota-гоор бол одоо өстой маш сайн баг байна. 2020-ийн өмнө гарсан. Ерөнхийдөө бол өмнө нь бол хүмүүсийн таамаглаж яснаар 2020 яландаа л гэжсэн. Тэгээд 2020-ыг ялаад гарсан шүү дээ. 2 том тэмцээн дээр шүү дээ. Хоёулын дээр нь ялаа гарсан. Иймэрхүү амжилттай байна. За D13 тун удахгүй бас дахиад нэг гадны тэмцээнд орох ёстой. D13 бол Cisco төрлөөр байгаа. YG 2020 төр бол Dota-гийн төрлөөр явж байгаа. За Storm Riders бас дахиад нэг юунд өргөгдсөн байлаа. Нэг тэмцээнд өргөгдсөн байлаа. Би Meta-гийн вебсайт юунаас pages харсан. Тийм сантай байна. За шинэ тоглоомод. За энэ шинэ тоглоом биш шүү дээ, тэ. Энэ дөнгөж эхний 7 хоногт 25 сая даунлоад хийсэн гэж байгаа юм. 25 сая. Fortnite, PUBG энтриг бол даваа гарчлаа л да. Одоогийн байдлаар бол. Тийм. Тэгээд үнэхээр бас энэ Америкт ч гэсэн бас их хүмүүс тоглож байна. Ерөнхийдөө ингээд харж байхад байна шүү дээ, тэ. Манай Монголд бол Dota, Cisco энтер бол нэлийн төлхөө явж байгаа. Fortnite, PUBG энтер бол бас явж байгаа. Энэ Америкт ингээ харж байхад League of Legends, Overwatch энтер бол нэлийн хүчтэй явж байна. Одоо яг энэ 7 хоног бол Overwatch-ийн бас нэг season болж байгаа. Бас нэлийн том ийм биш нэг тэмцээн болж байгаа. Тэрнийхэн тухайн мэдээлэлүүд бас айгүйх гарч байгаа. Тийм байна. Би одоо энэ цахим спортын тухайн мэдээллүүд гээд нэг пэйж хөтэлтгэж. Тэгээд миний ганц одоо барьж байгаа бодлого маань юу байгаа вэ гэхээр гадны байгаа мэдээллүүдийг Монгол руу оруулах ийм зорилготой байгаа юм. 30 орчим насны залуучууд. Тэгэд нэг 20 юм уу 30 жилийн дараа та нарыг маань хэлнэ шүү дээ. Одоо ингээд цахим спорт алтан үеийнхээ ингээд хэлэн дуу. Хамтдаа тэмцэж явлаа гэдэг. Тэгээд ингээд тэгэхэд тийм учраас одоо медүнэр ямар ч байсан түүхийн нэг үеийг бичиж яваа хүмүүс шинэ юм болгон бол айгүй тийм хэцүү байдаг. Шинэ юм болгон айгүйх тийм челленжтай байдаг. Тэр утгаараа та нар маань бас ачаа өөрч яваа. За сүүлийн үед байна шүү дээ тийм ээ. Apex Legends гэж байна. Apex Legends гэх энэ тоглоом биш. Эхний 7 хоногт 25 сая ингээд даваа гарцсан бүрстэй ингээд Fortnite, PUBG энтриг бол давж гараад байна шүү дээ. Тэгээ юу гэж нэрлэж байгаа нөхөр сүүлийн үед нэг Fortnite-ийг даваа гарчаад байгаа учраас бас хүмүүс нэлийн анхааралтай үзэж байгаа юм байна. Энэ цахим спортынхан. Манайхан ч гэсэн нэлээ их тоглож байна энэгээр. Нэг тэгвэр нөгөө тэгвэр одоо YG одоо тун тоглох гэж байна. Dota-гийн бас манай сайн баг шүү дээ YG-гийн багийнханда амжилт хүсье мэд өнөр хичээгээрээ. Тэгээ би нөгөө нэг багуудыг ингээ гадагшаа гарч тоглоход нь дандаа сайн унтаараа гэж хүчдэг байхгүй. Тэгсэн чи
Нэг хүүхэд доор ана дандаа унтуулж явах ингээ явчихсан байна. Тэгээ ягаад сайн унтаарай гэж хэлээд байгаа юм гэхээр энэ нөгөө тамирчдын амжилт чинь биш үү те. Нойрны цагаас айгүйх шалтгаалдаг юм байна. Ялангуяа одоо ингээд энэ Австрал, энэ Европ зүгийн ирж байгаа тамирчид Аз руу явах эсвэл Азаас нөгөө тийш явхад нойрны юунаас энэ нойрны цагаас болоод айгүйх тамирчны амжилт нөлөөлдөг. Монголд шүү дээ те. Монголд Cisco, Dota 2 бол үнэхээр сайн. Тэгээд ийшээ одоо энэ Америкт харж байхад шүү дээ тийм ээ. League of Legends, Overwatch, Overwatch, Call of Duty энэ төр их сайн байгаа энэ Америкт. Тэгээд League of Legends-ыг харж байхаар шүү дээ тийм ээ. Өмнөд Солонгост бол бүр амар хөгжсөн. Өмнөд Солонгосын цахим спорт яагаад айгүй хөгжсөн гэдгээр шүү дээ. Өмнөд Солонгос чинь эдийн засгийн хямрал болоод тэгээд тэгж явахдаа ерөнхийдөө бол энэ цахим спорт тал руу нэлээх хөрөнгө хаяад яг л манай Монгол шиг айгүй олон тийм PC тоглоомын газрууд энэ төр нэгдсэн юм байна лээ. Тэгээд тэндээс л үүссэн байгаа байхгүй. League of Legends-ийн одоо тэр айгүй том багууд энэ төр чинь бүгд одоо яг Өмнөд Солонгосоос гаралтай тийм багууд байгаа байхгүй. Айгүй мундаг багууд. Европ зүгээр харж байхад бол одоо миний харж байгаагаар бол Overwatch, League of Legends энэ төр бол Европт бас айгүй сайн байгаад байгаа юм. Тэгээд энэ тоглоомуудаас гадна шүү дээ. Одоо юу байна вэ гэхээр одоо энэ цахим спортын бизнестэй холбоотой конференц, хурал те одоо энэ уулзалтууд тест айгүйх явагдах юм байна. Энд тест бүр амар их явагдаж байна. Ингээл талд ингээд явж байна. Сайхан одоо миний энэ пэйж дээр байгаа. Сайхан энэ Berkeley-ийн их сургууль өөрийнхөө дэргэд Cal Esports Community Center гэдэг одоо цахим спортын төв байгуулж байгаа. Тэгээд тэр нь 8 сараас эхэлж байгуулагдаад тэгээд дөнгөж сая open нөгөө нээлтийн ажиллагаа хийгээд тэгээд би тэнд нь очиод бас сурвалжлага хийгээд тэгээд бас пэйж дээр тавьсан байгаа. Зүгээр тэднийг харж байхад тэд нар юу ярьж гэнэ үү гэхээр манайх бол бүр ингээд манай одоо PC тоглоомын газрууд бол бүр ингээд төрүүлээ хөгжчихөд байгаа байхгүй бүр ингээд үнэхээр хөгжсөн. Тэгэл одоо би Лофиг хэлмээр байна. Тэр Лофийн тэр зураг би очиж үзээгүй ч гэсэн тэр зураг мургийг ингээл харж байхад бол бүр үнэн амар тий одоо defense байна, Lof байна, hype байна. Өшөө тэр цахим спортын хөгжлийн төв билүү дээ. Бас тэр байна ингээд тэр тийм там бизнес нь тэгж хөгжсөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо энтхийн одоо дөнгөж сая Berkeley их сургууль дээр очсон тэр цахим спортын тэр төвдөр ингээд харахад 54 компьютертэй тэнд ингээд багууд орж ирээл онлайнаар бүртгүүлээл орж ирээл тэмцээнд ороод ингээд явж байгаа. Тэнд юу бүрдүүлж яах вэ гэхээр яг community бүрдүүлж байгаа. Яг одоо ингээд хамт олон бүрдүүлээд тэгээд тэд нар тэндээс яаж тоглох уу? Тэгээд сургуулийн багууд гарч байгаа. Гэх мэтэр одоо энд Америкт бол би бол яг үннийг хэлэхэд одоо цахим спортын төв гэдэг утгаасаа бол Америк бол манайхаас хоц руу явж байгаа гэж би бол яг хэлнэ. Би яг л тэгж хэлэхээр болчиход байгаа юм. Манайхан бол үнэхээр сайн байна. Харин зүгээр манайх юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр арай жоохон илүү тийм ээ хөгжүүлэх тал дээр яаж экосистемийн юу байвал юм бэ? Экосистемийг нэг хөгжүүлэх. Экосистемд хараа ийм юм яваад байгаа байхгүй юу? Баг, хэвлэл мэдээлэл, дэмжлэг. За манад бол баг байгаа. Үнэхээр сайн багууд байна. Үнэхээр сайн багууд байна. Дөнгөж саяхан 2018 оны 11 сард зохиогдож эхэлсэн шүү дээ. Mountain Dew League гэдэг. Mountain Dew League-т бол байна шүү дээ. 128 баг гарсан. Тэрнээс хойш ингээл тэмцээнүүд ингээл яваад байхад тэр болгонд бол яаж яж байгаа 60 хэдэн баг, 30 хэдэн багийн төр бол гараад байгаа байхгүй. Тэгэхээр манад бол тэр баг нь бол байгаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтээр болохоор яг тийм одоо ингээд сурталчлаад ингээ гаргаж байгаа хэвлэл мэдээлэл хэрэгсэл яг үндэ бол байхгүй. Яг үнийг хэлэхэд. За яг ингээд дурдахад хэн байна вэ гэхээр SPC тийм ээ SPC тэр бол явж байна. Тэднийх бол одоо нэлээд хэдэн тэмцээнүүдийг Uprise энтриг хүртэл шууд дамжуулсан шүү дээ. Энэ бол одоо Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн том үзүүлж байгаа юм. Нөгөө талаас бол яг манай пэйж бол яг хэвлэл мэдээлэл гэдэг утгаас бол ингээд сурвалжлага хийгээд ингээд явсан.
3 дахьт нь юу байдгүй хэр дэмжлэг тийм ээ. Одоо спонсорууд дэмжлэг гэд. За энэ бол манай Монголд үнэхээр одоо муу бай. Би бол муу байна л гэж хэлэх гээд байна. Харин зүгээр Sky Media, Skytel энэ төр бол сүүлийн үед айгүй хүчтэй орж ирж байна. Би Mountain Dew, Skytel хоёрыг л сүүлийн үед харж байна. Спонсор гэдэг талаас нь Mountain Dew, Skytel, TG. За энэ хоёрыг бол энэ гурвыг бол би ялцчихгүй нэрлэж. Одоо яг миний харж байгаа нь л энэ. Магадгүй би заримыг сайн мэдгүй байж болно л доо. Тийм л байгаа. Хамгийн сүүлд ямар сенсацтай тэмцээн болов энэ Америк дээр? Overwatch. Одоо энэ Overwatch л явж штэ. Дөнгөж оны өмнө League of Legends явсан. Тэр бол өстой. Тэгээд би тэрний тэр юу гүйтсэн байхгүй. Өөрөө очиж чадаагүй нэг бичлэгийн нөвцөн тэр тайз майз энэ тэр бол өстой бүр ямар том юм явж байна те. Тэгээд тэрийг үзчихээ би өөрийн нүдээр хараг болохоор сайн мэдэхгүй байгаа. Тэгчээд би дөнгөж сайхан TI International 2018 оны тухай бичсэн True Sight гэдэг тэр нэвтрүүлгийг үзсэн. Тэгээд тэрийг үзэж байхад бол өстой тэр логистик те тэр одоо инфраструктур ямар хөгжсөн байна. Тэр багуудыг оруулаад тэр бүтэн тоглуулаад тэгэл тэр нөгөө зэрэгт тэр нөгөө фэнүүд нь ямар байна. Тэгээ тэр ингээд нөгөө Dota дээр чинь тэр тоглож байгаа багууд чинь ингээд нөгөө баатруудаа сонгож байгаа шүү дээ. Тэгэл ингээд баатруудаа сонгож байхад одоо тэр бодвол одоо тэр LED гэдэг тэрүүгээр ашигласан юм болов яа гэдэг. Ингээл тэр баатрууд нь ингээл яг ингээл дунд нь гарч ирээл дүрсээрээ гарч ирээл ингээд. Тэгэхээр яг ийм юмыг манайхан сурмаар байна.